Өнгөрсөн амралтын өдрүүдэд Багнуур дүүрэг болон Төв аймгийн ардчилсан намын өргөх төгсөн хурал боллоо. Энэхүү хуралд ардчилсан намын дарга Эрдэнэ, ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван, бодлого төлөвлөлтийн газрын дарга Урт насан зэрэг албаны хүмүүс оролцож дүүрэг аймгийн намын гишүүдтэй уулзаж санал бодлыг нь солилцсон юм а. 4 сарын 30-наас өмнө нийт 21 аймаг 9 дүүргийн намын өргөх төгсөн хуралдаануудыг хийж энэ бүтэц зохион байгуулалтыг алавжуулж намын дотоод зохион байгуулалтыг иж бүрэн болгох энэ ажлыг бол хийхээр төлөвлөж ажиллаж байна. За одоо нэг 3-1 орчим үеийн бол хийгдээд алавжаад үндсэн үйл ажиллагаанд орлоо. Үлдэж байгаа одоо 20-од аймаг дүүргүүдээр үлдсэн хугацаанд бид нар ажиллана. Бид цаашдаа бүх шатанд сонгогдож байгаа томилж байгаа Австрийн албан тушаалд очиж байгаа улсууд маань зөвхөн тухайн шатны гишүүдийн саналаар сонгогддог, нэр дэвшдэг, тэгээд одоо төрлөөгөө гарч өсөлдөг энэ зарчмыг бид Арс намын яг үндсэн шалгуур зарчим болгож хэрэгжүүлж явна гэдэг бас тоонд хэлье. Мөн тэрээр ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг санал хураалт зохион байгуулж хамгийн олон санал авсан хүний нэрийг 8 дугаар их хуралд өргөн барина гэж мэдгдсэн юм а. Мөн энэхүү хурлын үеэр үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж сонгогдсон гишүүдийг батламжилсан бөгөөд Төв аймгийн 22 сумын намын даргын батламж тамхиг нь гардуулж өгсөн юм а. Мөн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдтэй ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал Лиш Одон, ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний Одон, ардчлалын Ахмад Зүтгэлтэн одонгоор тус шагнаж урамшуулсан юм а. Ардчилсан намын дарга Эрдэнэ Багнуур дүүргийн намын гишүүдэд хандан эвтэй байхыг уриалсан бол Төв аймгийн ардчилсан намаас үндэсний бодлогын хороо болон сумдын намын дарга нар шинэ залуу боловсон хүчнээр сэлбэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм а. Тэгээ арслын энэ шинэ давалгаа, арслын энэ шинэ хөгжил болботонд бол одоо зайлшгүй хийх ёстой түүхэн цай хугацаа тулчаад байна. Энэ бүхэн залуучдын оролцоо, эд үеийн хүчин чармаалт, Ахмад үеийн зөвлөмж сургаалаар бид бүхэн цаашдын ялалтын зам мөрийг бол харж байна. Ийхүү ялалт амжилтыг үндэсний бодлогын хорооны гишүүд болон сумдын намын дарга нарт хүсэж халуун илгэн нутаг дууг ив нэгтлийг биелэгдэн хамтдаа дуулснаар тус хуралдаанууд өндөрлсөн юм а.